Оройн мэд хүргэн олгогч нараа. За өнөөдөр хэдүүлээ арилжаа хий шүү. За ханаас эхлэх юм бэ гэх юм бол Kermining-аас эхлэн өчтөр Kermining дээр юу болсон бэ гэх юм бол нэг жижигхэн Candle Lab байсан. Ерөнхийдөө хажууд тийш явж байгаа. Pre-market дээр $14, $15 хавцаа явж байгаа. Таад нэг харж байгаа юм бол ерөнхийдөө энэ downtrend-аас амар хурц downtrend шүү. За амар хурц downtrend-аас ерөнхийдөө жоохон сэрэх гээд ах шиг байна. Таад нэг харж байгаа юм бол RSI-ийн буцаагаад дээшээ явах хандлагатай байна. Тийм учраас өнөөдөр хэдүүлээ Kermining дээр эзэмшиж байгаа процентээ жоохон нэмэн шүү. За хэдүүлээ анх Kermining руу хэд дээр орсон бэ гэх юм бол $7 60 центээр орсон. Одоо хэдүүлээ хэд дээр орж байгаа юм бэ гэх юм бол ойролцоогоор $15-аар орох гэж байгаа. За дараагийн хувьцаа шууд алталтаа ингээ ярихгүй ерөнхийдөө Oscar Health руу хэдүүлээ харцгаая. Өчтөр явсан бэ гэх юм бол NAVS унлаа. Ерөнхийдөө зах зээл паниктж байна. Тэр бол тодорхой. Тэр засгийн газар буцаагаар нэгдсэн эрүүл мэндийн даатгал дээр тэр хууль мөөл дээр ерөнхийдөө Дональд Трамп жоохон сөрөг мэдээлэл гаргасан. Тэр хуулийн төсөл батлагдсан уу, батлагдахгүй байна уу? Oscar Health-ийн хувьд бол ерөнхийдөө нэг хамаагүй. Oscar Health-ийн удирдлагын багууд бас юу хэлсэн бэ гэх юм бол энэ бүтэн жилчингээ юу хэлсэн бэ гэх юм бол тэр ACA Affordable Care Act ингээд сунгах нь үгүй юу? Биднэрт ерөөхдөө хамаагүй бид нар гүйцэтгэлээрээ явжлаа баланс дээр тэрбум доллар байж байгаа. Тэгээ энэ uptrend line-ы ёроолтой хүрсэн тийм учраас өнөөдөр хэдүүлээ Oscar Health дээр бас нэмж орж байгаа шүү. Паниктах юус хэрэггүй энэ ихтэй гой боломж. Duolingo дээр би бас дахиад нэмээд орчмоор байна л да. Тэ нэмээд орчмоор байна. Та нэг харж байгаа юм бол ер нь бол навс унтсан. Энэ $190 дээр явж байгаа. Гэхдээ жоохон харцгай. Энэ надад юутай адилхан санагдчихж байгаа юм бэ гэх юм бол Netflix бас яг адилхан ингэж унж исэн. Ковидын дараа. Та нэг харж байгаа юм бол энэ ковидын үеэр Netflix-тэй ингээ харж байгаа юм бол ингээл стриминг худлаа олцсон, хүмүүс стриминг ашиглахаа болж байна. Тэгээд Netflix яасан бэ гэх юм бол $700-аас бүр $160 руу унсан. Хүмүүс юу ярьж ирсэн бэ гэх юм бол Netflix худлаа, Disney Netflix-ийг ална, стриминг баба гэх мэт. За тэгээд харж гинөө те хаанаас хааш явсан бэ гэх юм бол зах зээлийн сентимент паникж байгаа хүмүүс ерөөхдөө ийм үйлдэлүүд үргэлж хийдэг. Тэгээ одоогийн байдлаараа Netflix $1000 $1300 дээр оргилцэг дээр хүрсэн учраас би энэ Duolingo дээр яг адилхан юм сэтгэл зүйтэй холбоотой юм хөдөлгөөн болсон байх гэж би харж байгаа. It's okay. Тэгээд хэдүүлээ удахгүй энэ сартаа юу ч гэсэн Duolingo руу дахиад орно. Бас юутай надад төстэй санагдж байгаа юм бэ гэх юм бол Meta. Тэ та санаж байгаа юм бол энэ ковидын үеэр дата центертэй холбоотой юу болсон бэ гэх юм бол тэ Metaverse худлаа болж таарсан. Ерөөдөө Mark Zuckerberg компанийнхаа тавилан ирээдүй төрчтэй Metaverse дээр all in хийж байгаа. Тэгээ Facebook-ийн хувьцаа $380-оос энэ энэ тэ таад нь харж байгаа юм бол $90 хүртэл паниктаад. Тэгээд юу болж ирсэн бэ гэх юм бол $90 тэ энэ бол дахиж хизээж ирэхэргүй боломж. Тэгээ $90 дээр settle down хийгээд та харж байгаа бол 780 хүртэл явсан. За зах зээл ийм амар сэтгэл зүйн хөдөлгөөнтэй. Та өөрийнхөө дотор бас тэрийг анзаарч байгаа. Тэгээд Oscar Health дээр бол ялгаа байхгүй. Affordable Care Act худлаа бам навс унжин Oscar Health дээр явж ийн ингээд ер нь бол ингээ харах юм бол trade хийдэг хүмүүсийн мөрөөдлийн хөдөлгөөн. Тэгээд хэдүүлээ ер нь бол consolidation-ы range дээрээ хэдүүлээ ёроол дээр орж байгаа. Баг зэрэг мэдээж орно. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За дараагийн ерөөхдөө уналтын дараа буцаагаад сэргэж байгаа компани
хэдүүл аль хувьцаа руу орох юм бэ гэх юм бол манай Matza resource руу маргааш орно шүү заяа. Харамсалтай өнөөдөр орох хэрэгтэй байсан байна. Энд яг нэг channel-ын ёроолтой хүрчээ. Тэгээд буцаага жоохон recovery хийсэн. Та нэг харж байгаа юм бол тий. Тэгээ одоогийн байдлаараа нэг 11 центээр явж байгаа. How is энэ channel-ийн date цэгтээ хүрчих юм бол 16 17-д хүрчих юм бол хэдүүлээ өөрхөн ашиг хийж лэн. Тийм учраас хэдүүлээ тий энэ Matza resource руу нэмж орж байгаа. Тэгээ та харж байгаа бол нэг сайхан дээшээ доошоо савлаал байна. Окей. Тэгээ энэ гурван компани руу хэдүүлээ өнөөдөр маргааштай нэмж орно. Хэдүүлээ Mega Metals-ыг бас харцгаая. Mega Metals-ээр юу болж байгаа юм бэ? За өчтөр нэлийн дээшээ явснаа одоо жоохон доошоо буурч эхэлж байна. Гэхдээ entry price нь бол арай болоогүй. Тэгээ Core Mining түрүүн бас дурдсан энэ downtrend channels-аас гарч ийн. Тэгээд хэдүүлээ одоо бас эндээ re-entry хийн. За. Orla Mining дээр Orla Mining яах юм бэ гэх юм бол өнөөдөр ерөөхдөө орлогоо танилцуулна. Ер нь бол тэ өнөөдөр pre-market-ээр хэдүүл орно шүү. Option дээр би жоохон итгэлгүй байна. Тэ гэхдээ одоо pre-market-ээр хэдүүлээ Orla Mining дээр орно шүү. Бас ингээд та харж байгаа юм бол энэ нэлээд томоохон sideways consolidation ингээл яваалаа дээшээ доошоо тэгээд ерөөхдөө бас бид нар энэ доотлын хэсэгтээ орж чадж байгаа. Гэхдээ мэдээж тэр trade update дээр хараарай бид нар ингээд all in mall нь ерөөсөө ихгүй ааж маажмаараа буцаагаад орно шүү. Яг гэх юм бол алт маань бас дахиад жоохон өсчлөө. Миний тамг юу юм бэ гэх юм бол энд нэг жижигхэн resistance байна. Энд доор ерөөхдөө support zone нэлээд гоё defined. Тэгдүүлээ дараагийн нэмэлт алтны зах зээл рүү хизээ нэмэлт хөрөнгө олт хийх юм бэ гэх юм бол магадгүй энэ доор орчих юм бол энэ хаваар эсвэл буцаагаад энэ support тэ энэ support хаваар ерөөхдөө дахиад нэмчмээр байгаа шүү. Тийм учраас хэдүүлээ тэ бусад юмнуусаа бүгднээс ингээ зараад мараад ингээ all in хийж мэгий чичрэхгүй шүү. За өөр нэг юм лу бас хэдүүлээ нэмж хөрөнгө олт хийн. Тэр юу юм бэ гэх юм бол одоо манай багц дотор хэдэн үе эзэмшиж байгаа байлээ. Харцгаая BCI дотор бид нэр 5% орсон байгаа. 21.77 дээр ингээ орсон байна. BCI сая юу исэн бэ гэх юм бол resistance-ийг цөмлөөд тэ 200 week moving average-ийг сая бас цөмлөөд авсан. Тэгээ юу болж байна гэх юм бол breakout хийсэн. Тийм учраас хэдүүлээ энэ BCI руу бас жоохон нэмэлт хөрөнгө олт хийш үү. За тэгээд энэ хэр удаан consolidate хийж байгаа юм бэ гэх юм бол энд та харж болно те collapse нь хизээ болсон бэ гэх юм бол 22 оны сүүлээр collapse хийсэн. Тэгээд resistance ерөөхдөө хаана байсан бэ гэх юм бол энэ хаваар resistance байсан тэрийг сая эвдчлээ. 200 moving average-аас дээгүүр 50 day moving average-аас дээгүүр 200 week moving average-аас дээгүүр энд нэг сайхан consolidation bottom formation cup хийсэн байна. Тийм учраас хэдүүлээ одоо баг зэрэг бас энэ BCI руу орох цаг нь болсон. За манай бас нэг өөр short position юм бэ гэх юм бол EUO харж байгаа юм бол адилхан ингээд дээшээ яваал байна. RSI index нь хүчтэй хэвээрээ энэ бол ийшээ баг бид нар тий ойролцоо нэг 5% орсон. Энэ бол явдгаар явчлыг таад нь харж байгаа юм бол энд нэг resistance байна тэрийг эвдээгөө энэ resistance-ыг цогч чадах юм бол хэдүүлээ бас баг зэрэг нэмээд орно шүү. За биткойны ханш сая сүүлийн үеэр жоохон өсөлттэй байгаа. Гэхдээ нэг амар recovery юм уу болоогүй таад нь харж байгаа юм бол өчтөрийн candle доошоо яваад ер нь 50 day moving average-аас дээгүүр хаалт хийж чадсан. Өнөөдрийн candle бас жоохон сулдуу. Гэхдээ бидний BITI позиц харамсалтай BITI тэ stop loss trigger болсон. Манай stop loss хаана байсан бэ гэх юм бол 19.50 дээр. Гэхдээ 18.90 дээр хэдүүлээ орсон. Бид нар баталгаатай нэг 4% ашигтай арилжаа хийсэн. Тэргээр төр зүртээ одоохоно биткойноос холтъё. Окей. Баг зэрэг ашиг хийсэн, мөнгө алдаагүй. Тийм учраас одоо биткойн дээр одоо жоохон цаг өгчий. Гоё юм юу болсон бэ гэх юм бол өчтөр бас IonQ таад харж байгаа юм бол нээлтний ханш 59 доллар дээр байсан бол хаалт нь хэд байсан бэ гэх юм бол 55 pre-market дээр одоо 55.20 дээр явж байгаа. Volume бууржийн downtrend line нь бол хിവэрээ тэгээд IonZ манай позиц ерөөхдөө би хаа хүртэл барьмаар байна гэх юм бол энэ 47 45 хүртэл бас нэг томоохон resistance support хаана байгаа юм бэ гэх юм бол 43. Тэгээ IonZ-гийн ханшиг харахаараа
Тэгээ өчигдрийн нээлтийн ханш хэд байсан бэ гэх юм бол 3.5 тэгээд 4 руу даваа гарцсан одоо pre-market дээр $4 дээр байгаа бид нар ашигтай тийм учраас энэ Ion Z-ийг явуулдагаараа явуулъя. Тэгээд нэг хөөрхөн ашиг бид нар дээр удахгүй ирнэ. Яг гэх юм бол бусад quantum хувьцаа харах юм бол Rigetti Computing тэг ингээд унаалаа. Тэгээ pre-market дээр одоо ерөөд no man's land руу орох гэж энэ дээр нэлээд том хоосон зай одоо эндээс энэ хоёрын хооронд бүр тийм баг хоосон шахуу тэгээд Rigetti бүр энэ нэлээд уналттай байх магадaltaй өчтөр ерөөдөө баг зэргийн хөдөлгөөнтэй байсан өчтөр 34 дээр нийгээд 33 дээр хаалт хийсэн pre-market дээр $32 дээр тэгээд манай 2 дахин хөшүүрэгтэй short position харах юм бол тийм pre-market дээр айгүй хөөрхөн ханш дээр явж байна 18.60 дээр явж байгаа. Тэгээ бид хэдүүлээ ийшээ хаана орсон бэ гэх юм бол $13 75 сая дээр орсон одоо 18 дээр явж байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ 20 морь руу явах байх тэгээ айгүй хөөрхөн ашигтай позиц. Тэгээд өөр нэг сүртэй өнөөдөртөө ярих юм сүртэй юм байхгүй. Хэдүүлээ өргөжлүүлээ. Өнөөдөр TLT-гээс жоохон зарна. Тэ TLT дотор бид нэлээд ахуухан шиг хөрөнгө оруулалт хийсэн pre-market дээр жоохон буурсан байгаа. Гэхдээ энэ дээр хямрах хэрэггүй. TLT дээр хэдүүлээ мэдээж юм үлдээн яг гэх юм бол uptrend дотор явж байгаа хэзээний цагт эндээс ашиг аавна. Гэхдээ өнөөдрийн байдлаар хэдүүлээ тийм манай биткойны позиц stop loss болсон. Тийм учраас тэндээ 3.5% чөлөөлөгдөж байгаа. TLT-гаас бас жоохон зараад тэгээ ерөөхдөө энэ бүх юм болох гээд багш байна. За тэгээ зах зээлийн апдейт бол иймэрхүү шинэ арилжаанууд орно. Тэгээд маргааш иргэд уулзцгаая. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэр бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.